Сайн минь юм асууч хоо. 5-1 гингөө. Тий. Хэдгээр ингийн? 5. Та 3 ахнартайгаа нийлээд нэг ангийнхныгаа цог баярлуулах боломж байна уу? Бэн. Дүүнрээ баярлуулдаг юм уу гэд бүр 100 тор сургуулийг зориуд ирсэн байхгүй юу? Ангийнхаа багшаас асуучих уу? Тий. 3 ангийнхаа багшаас асуучаад ороод ирсэн бид эдгээ хүлээж байна. За ямар ч бид эдгээ гоё ангийнхаа багш зөвшөөрчлөө. Ханар нэг удахгүй нэг 15 минут л болох. Манайд ингээ хичээлдээ ороод ээж хөө. Сайн шаарчих уу? За сайн байцгаана дүүнрээ. Сайн. За сайхан амарлаа. Та сайхан амарсан уу? За ямар хөөрхөн хөвгтүүд. Манайхан контент хийдэг гэсэн шүү дээ. Одоо нэг сайн дандаа контент хийдэг шүү дээ. Тэнгүүд ахнараа контентийг үзчихээд юу ойлгодог вэ? Би амар сургамж авдаг. За ямар хөө сургамжууд авдیں۔ Ингээд хүн тусалж тэг ингээд дэм болдог. За маш их баярлалаа. Мундаг хөвгтэйшээ. За. Бусдад тус тийм болоод тэгээд нэгнийгээ юусэн ингээд дээрлэхгүй байна. Оо ямар мундаг хөвгтэйшээ баярлалаа. Гоё мундаг ингээ баярлуулж байгаадаа маш их баяртай. Яхан дөнөрч гэсэн ингээ том болоод хүн тустай нэгнийгээ хайрлсан те. Бусдад хайр түгээсэн мундаг хүмүүс болоорой. За. Нар нь болохоор өнөөдөр нэг газартай хамтран ажиллаж байгаа. Цаймаа сторигийн газар хамтран ажиллаж байгаа. Тэгээд тэр газар бас ингээ дөнөртэй хөрх ингээ гарын бэлий өхий. Үйл болсон болохоор угаасаа хэдлийн нэг гоё хөрх ингээ дотор хүмдэн дээр ордон штэ. Тэгвэл цаймаа сторигийн газар болохоор нэг гэр бүлийн торко зартах газар واخхой юу. Тэгээд дүүнэртэй ингээд тэр жинс нүгэл болох уу. Тэгээд гоё хөөх ингээд амттай гарын бэлэг бас байгаа. За. Дүүнэртэй гоё ингээд дулаан яваасаа гэдэг үдээс гоё бэлгэлдэг юм болоо гэж. За тэг болно. Баярлалаа. Зөвшөөрсөнд маш их баярлалаа. За гээ ахнар ингээд гоё бэлгээ өгчээ тэгээд дүүнэр нэг залхахгүйгээр ахнар галз бэлгээ өгчээ. За. Зэ. Эба институт гэдэг нь. Баярлалаа. Дараач тэглээ манайхаа. Тийм. Энэ олон хүүхдэд гоё эрдмийн эрх хөргөнд ингээд хичээл зааж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Би боловсролын салбарт 25 жил ажиллаж байгаа. Энэ сургуулийг байгуулагдсанаас нь хойш одоо ажиллаад явж байна. Олон улсын тэмцээнээс улсын аваргаас олон медаль авсан шамир суралцдаг юм мундаг хүүхдүүд байгаа. Хүүхдүүдтэй хамгийн сайн бүхний хүсээд контент хийж байгаа та хэдтэй сайн үлсэн аян захиаж байгаа хоёр залуудаа маш их баярлалаа гэж хэлээд байна. За баярлалаа. Бид өнөөдөр нөгөө контент хийж байгаа газар маань нөгөө нэг гэр бүлийн торко зардаг газар байхгүй юу? Хүмүүс нөгөө гоё дулаан явах хэрэгтэй шүү дээ. Дулаан ирнэ бас нэг тухтай өөртөө явах хэрэгтэй те. Тийм болохоор манайх энэ газартай хамтран ажиллаад ингээ гоё дүүнэрээ баярлуулчих гэж бодсон байхгүй юу? Тэгээ бас ангийнхан багшийг ингээ хэлэхгүй ингээ цаг баярлуулчих гэж бодоод. Тэгээд энэ болохоор нэг гэр бүлийн торко зардаг болохоор ингээ гэр бүлийн юунуудаас аваад ирсэн байгаа. Энэ жил голцоо дандаа өвлөх байгаах. Та хүссэн үедээ манайх өнөөдөр хамтран ажиллаж байгаа цаймаа стороос ингээ навч олон. Бүтэн жилийн хэрэгцээ гэж ядсан шүү дээ. Энэ үл яг тийм гэсэн. Тэгээ багш нь авч болох юм болов Зүгээр эрдмийн эрх хөргөнд та бүр 25 жил ажилласан гэсэн шүү дээ. Энэ олон жил олон ингээ шамнартай олон хүүхдүүдийг ингээ зургасан болохоор танд баярлаа гэдэг үднээс энэ өгч байгаа байхгүй юу? За баярлалаа. Дулаан явбал 1000 лан гэж байдаг шүү дээ тийм. Тэгээ одоо яг өвөл болж ийн. Манай хүүхдүүд л ихэнх голцоор автобусаар явдаг. Тэгэхээр хөөрхөн хүүхдүүд маань дулаахан л явах нь энэ жил би ч л дулаахан явах нь. Багш нь хоёр дамжиж явдаг. Оо зөв. Семестрийнхаа хоёр хөөрхөн залуу да цаашдын ажил өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд ерөнхийдөө ахын ингээд явах цаг болсон байна. Энэхүү контентыг ингээд цуг явуулж байгаа семестрийн агш нартай юу гэж хэлээ? Заахан нар ингээ явлаа. Тэгээ манай контентийг зөвшөөрсөн танаа ангийн хамт олон багшд нь баярлалаа. Бүгдэнд нь маш их баярлалаа. Бүгдээр мундаг хүүхдүүд байшаа. За баяртай. За гэх. Өнөөдөр манайхтай хамтран ажиллаж байгаа семестрийн хамт олондоо маш их баярлалаа. Семестр нь ямар хүү үйл ажиллагаа явуулдаг вэ? Ямар хүү газар вэ гэхээр гэр бүлийн торко зардаг газар байгаа. За гэр бүлийн торко гэхээр жилийн 4 үйлрэл гэсэн үг. Тэгээ төрөл төрлөөр ингээ зардаг юм блэ. Та аавдаа, ээжтэй, хайрны дотны хүмүүстэй ээжээс ингээ гарын бэлэг болгоод өгч болно. Хүн ингээ дулаан явал 1000 лан гэдэг нь штэ. За эмэгтэй гэх юм бол нэг өгцөг өргөжтэй гэж ярьдэн штэ. Тим торконууд төрөл ингээ байнгын бэлэр шиг манахад хөдөө орон нутаг болон Улаанбаатар хоттой хүргэлтээр зардаг. Тийм болохоор та бүхэн маань яг энэ доор харж байгаа пэйж утгаар нь холбогдсонгуудаа хүргүүлээд аваарай гэхдээ 100 дахь сургуулийн 5% ангийн хамт олон болон багшд нь маш их баярлалаа. Өнөөдөр хамтран ажилласан Цэмэд дэлгүүрийн хамт олонноо маш их баярлалаа. Энэ хүртлүүлсэн та бүхэнд маш их баярлалаа. Баярлалаа.